үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч Монголын адуучдын холбоо. Үндэсний болон гадаад кино үзвэр Батбокс. Боксо нет. Үндэсний өв соёлыг дэмжигч үндэсний давхар даатгал хувьцат компани. Амар мэндэ амгалан сайн байна уу? Талын жавха 2026. Хөх тэнгэрийн дор хөвч талын удамд морин төвөргөн цуйратаж Монгол эр хүний хэмэр бадарж явсан түүхвээ. Монгол эр хүний хэмэр бадарч салхи сөрөн давхих мортон эрс бол байгальтайгаа ижил хүчрэхэг дэсвэр хатуучилтай, зориг авхаатай хүмүүс байлаа. Тэдний амьдрал морьтойгоо салшгүй холбоотой тал нутгийн удам шиг эрх чөлөөтэй байсан юм. Эрт цагт Монгол эрс ном сум агсаж, дөрөөн дээрээ тогтож, эх орон элгэн түмнээ хамгаалан босож ирсэн. Зөвхөн дайчин байгаагүй ухаантай, сахилга баттай, андгаа тангарахтай үнэн ч хүмүүс байв. Морьтон Монгол эрсийн дэсвэр хатуужил, эв нэгдэл, зориг хүч дэлхийн түүхэнд тодмороо үлдээсэн билээ. Тал нутгаас мандан гарсан Чингис хаан болон бидний баатрууд морин дэлэн дээрээс дэлхийн ихэнх тал нутгийг эзэгнэж, дорн нөрнийг холбосон, агуу гүрнийг байгуулсан Монгол эрийн сүр жавха ухаан бэлгийн илэрхийлэл юм. Монгол эр хүний жавха гэдэг зөвхөн ил чадны эрэнд бус эх орноо гэсэн сэтгэлтэй эцэг өвгдийн уламжлалыг дээдэлсэн ухаанд оршдог, байгаль их дэлхийгээ шүтэн, мормолоо хайрлан, анд нөхдөө хүндэтгэн, хэлсэндээ хүрдэг жодогтай байв. Өнөө цагт ч тал шигээ омголон, тэнгэр шигээ уужим сэтгэлтэй морьтон Монгол эрийн сүр жавха үеийн үед үргэлжилсээр байна. Өв соёлоо хайрлан хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх архим зорилгын хүрээнд талын жавха адууны өв соёлын наадам амжилттай зохион байгуулагдаж өндөрлсөн юм. Энэхүү наадмыг Чингис хааны хүрээ аялал жуулчлалын зохицолбор, нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын адуучдын холбоо, Тэнгэрийн нүүдэлчин төсөл, үндэсний давхар даатгал хувьцат компани, Төгөлдөр авдрын хамт олноор нэгдэн зохион байгуулж, нийслэлд ойрхон өвлийн үлрэлд Монгол адуучны өв соёл, нүүдэлчин ахуй, морьтны жудаг, тал нутгийн бахархлыг олон нийтэд өргөн дэлгэр сурчилж чадлаа. Морин туурайн төвөргөн хэмэр сэргээсэн уухай, өв соёлын сүр жавха дор Монгол түмний уламжил, амг бардан зан, эв нэгдэл дор цуйратсан сайхан наадам болж талын жавха хэмээх нэр нь Монгол адуу, Монгол эрийн сүр хүч, нүүдэлчдийн соёлын мөнхийн илэрхийлэл болон үлдлээ. Талын жавха 2026 тэмцээн уралдаанд оролцсон адуучдыг за 1 хоногийн өмнө байрлуулад, хоорондоо сайхан танилцаад, 3 төрлийн хөгжөөнд тэмцээн зохион байгуулсан эхний төрөл шагаа шүүрэх тэмцээн. Монгол улсын авраг адуучин Амбаад гэдний алтан шагаа. За шагаагаа шүүрээд дараагийн шатандаа шалгарч байна. Сантай аймгийн Батнур сумын яриад талын дүмэн адуучин тэмцээний авраг адуучин Батэрдний жанчуун юм. За шүүрсэн боловч сум нь унчиж байгаа юм байна. За Энтэй аймгийн Дахилгад тосгоны яриад аймгийн авраг адуучин Ариун болтын төгсөт.
За төгсөд шүүрсэн. Тэ аймгийн өмнө дэлгэрээс өмөрөд Монгол улсын авраг гадуучин дэлгэрийн ган хөө. За бас шүүрч байгаа юм байна. Шагаа шүүрэх нь монголчуудын эртнээс нааш өвлөгдөн ирсэн уламжлал наадганы нэг. За бүр өдөрж алдаж байгаа юм байна. Аймгийн бүсийн авраг гадуучин ядамжавын чонхор. За шагаагаа тасалсан. За хараатаа гарагтаа сумаа харна. Ер нь одоо яг дүрмээрээ тоглох юм бол шагаа хөндөж болохгүй. Цэвэрхэн шүүрэх ёстой гэж үздэг. За Монгол улсын авраг гадуучин борчуулын сүхтөрж шүүрсэн юм байна. За биндэр сумаарад баяр сайхны од сайхан. За шагаагаа тасалсан. За шүүрлээ алдчихлаа. За хос эрдэнэ Хинтээ аймгийн Батнур сум. За шүүрсэн бол уушаа сум номчж байна. За дүүрэн бэлгийн Эрдэнэ бэлэг. Харанга аймгийн Үлзийт сум. Соронзон болдын Пунцэг Балжир. За сумаа харахгүй шаргаад алдаж байгаа юм байна. За Харанга аймгийн Хотон сумрад аймгийн авраг гадуучин Дорцүрэн. За Дорцүрэнгийн хувьд л шагаагаар тоглодог бололтой. Шагаагаа шүүрээд авсан. Дараагийн шатандаа шалгарч байна. За мөн хүйсгэлэн алдаж байгаа юм байна. Өвөрхөнгө аймгийн Баян өндөр сумээрет Очротын гам бүрүү. За Баян өндөр сум бол зайрагтай адуутай нутаг. За Болгон аймгийн Баян нуур сумын яриат сумын хошоо авраг гадуучин Баянбаатар. За шүүрлээ. Эрдэнэ сан сумын Мөнхөчөр. За Мөнхөчөр бас алдаж байгаа юм байна. За сумын авраг гадуучин Алтанбатхүү шүүрээд авсан. За Орхон аймгийн Баян өндөр сум яриат Зэдбадрын Мөнхөрдөн. За шагаагаа тасалсан. Сумаа харна. Гомдорч. За нийлээ олныг тасалсан боловч сумаа алдчихлаа. За дуучин GPS-ийн дамбарчин Жамбалын ган Эрдэнэ. За шагаа шүүрдэг хүн байна. Олны шүүрч байна. За Төв аймгийн Батулт шүүрлээ. За 2 дугаар шат нь гарын барилдаа зохион байгуулсан. За шүүгчээр Ганбат шүүж тунгааж байна. За Өвөрхөнгө аймгийн Баян өндөр сумын яриад Очротын ган бүрүү. Дундгой аймгийн Дэрэн сумын яриад Мөнхөөрийн базарагчаа. За Очротын ган бүрүү дараагийн шатандаа шалгарч байна. За Монгол улсын авраг гадуучин Алтан шагаа аймгийн авраг гадуучин Дорцүрэн. За Алтан шагаа аврагчаас гарын тамир сайтайда. За ер нь ялах нь тодорхойлж байгаа юм байна. За улсын аврагаас дөрвөн медаль хүртсэн гадуучин. За Ариун болдын төгсөд Батулд 2. Хоёулаа сумын алдарт туяаш залуу. За Ариун болдын төгсөд ялж байна. За Монгол улсын авраг гадуучин Боржуулны сүхтөрж Алтанбатхүүтэй. За Алтанбатхүүч гарын тамир сайтай. За 2 шуутай залуу хоорондоо туллаа. За Баянбаатарч Дэлгэрийн ган хүүгээр нь тогтоохгүй аваавчж байна. За анх 2 Бүрүү жаргал 2. За анх 2 бэртэ байна. За шууд цомо Бадрахын уртасантай. За гарын тамир сайн байлгүй яах вэ? За дараагийн шатны тэмцээн 32 цагаан лонхыг хэн сайн тоолох вэ гэж тэмцээн уралдаан зохион байгуулсан. За 32 цагаан лонх нь бол за элбэг дэлбэг ариун буйныг бэлэгдэж эв нэгдэл хамтын хүчийг илэрхийлэн задуучдын эв нэгдлийн тэмцээн талын жохын адуучин тэмцээний эхний өдрийн тэмцээн уралдаанд Шилэнгийн аймгийн Орхон сумын яриад сумын авраг гадуучин Алтанбатхүү шалгарж байна. За тэмцээний ялагч болж Төгөлдөр авдрын хамт олноос Гүнгүрбаатай авдрын эзэн болж байна. За Төгөлдөр авдар нь 2018 онд үүсэн байгуулагдаж Монгол уламжлалт модон сэлбэрийн урлагийн орчин үеийн өнгө төрхтэй хослуулан уур хийцийн бүтээж брэнд юм. Үүсэн байгуулагч Төгөлдөр нь бага насаасаа аавыгаа даган сэлбэрийн ухаан суралцаж модны үнэр утганы ир хээ угуулсны утга учрыг зүрх сэтгэлдээ шингээж өссөн. Түүний хувьд сэлбэр гэдэг нь зүгээр нэг гарын урлал биш. Өвөгдөөцийн ухаан Монгол хүний сэтгэлгээ амьдралын гүн утгыг илэрхийлэх урлаг билээ. За өнөөдрийн тэмцээн уралдааныг дэмжин ажилласан Төгөлдөр авдрын хамт олондоо нийт адуучдынхаа өмнөөс баярсан талархснаа илэрхийлье. Ямар сүрэг дарган сайхан өвлжж байна өө. Монгол хүний хиймрийн бэлэгдэл болсон Монгол адууга хайрлах, Монгол адууга өсгөн үржүүлэх, Монгол адуугаараа бахархах Монгол адуучин тэмцээн маань эхэлж байна. За тэртээ 8000 жилийн тэртээгээс Төв Азийн дэг шөндөрлөгт энэ адуу гэдэг амьтыг монголчууд гаршуулж монголчуудыгаа сэргэн мандлах, балан дөрөөдөх бүхэл цаг үед монголчууд энэ монгол адуутайгаа явж амжилт гаргаж байсан. Буцаагаад энэ монгол адууныхаа өв соёлыг монголчууд бид нар өөрсдөө сурчилж, монгол хүн морио унаж, монгол хүн
Монгол өв соёлоо хадгалж явах хэрэгтэй байгаамаа. Тэгээд өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байгаа, дэмжин ажиллаж байгаа бүх байгууллагуудаа баярсан тулснаа илэрхийлье. За Далийн жавхаа 2026 тэмцээн дээр сайхан наадамчин шалгаруулсан өв соёл, удам дамжсан эд хэрэглэл, эртний зан заншлаа дээдлсэн сайхан наадамчид шалгарлаа. За эрэгтэй сайхан наадамчнаар Зоригт Баатрын Алтан багна, эмэгтэй сайхан наадамчнаар Янжин лам нар шалгарч байна. За шагналыг өнөөдрийн тэмцээн уралдааныг санаачлагч Хинтээ аймгийн Мөрөн сумын харьяат Энкватрын лавгдэрж шагналыг гардуулж байна. Чингис хааны шаацсан хөрөг зургийг талын дөмөн адуучин тэмцээнийг санаачлан зохион байгуулагч Цэрэнбатын зүгээс шагнаж урамшуулсан. Мөн эмнэг хангал боловсруулсан эрбэр авхаал самбаа гайхуулсан гайхамшигт үзүүлбэр үзүүлж наадамчин дүмнээ баясхан бахархал дөрвөллээ. Жарны төв жаргал хурайлж уухаалн жаахан шархан аялгауг дэгэлзүүлс хийгээд уйруулна. Жавар салхины үзүүрийг анхны төл амирлуулна. Жадгын цасыг сөхөж яргын зүүд өндөлцөнө. Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож өнсүүлий. Тэргүүн сарын шинэ нэгний инх мэндийг ирье. Үндэсний давхар даатгал. За Далийн жавхаа 2026 тэмцээн уралдааны эхний адуучин Ядамжовын чонхор гарч иржээ. За Сэлэнг аймгийн Орхон туул сум. За улсын бүсээс
мөнгөн медаль үрдсэн аймгийн бүстэй дөрүүлсэн сумын аврагтай 2 дугаар барилгалж ийлаа. За шүүр уурган дээрээ 9 оноотой болж байгаа юм байна. За өнөөдөр 37 адуучин залуучууд оролцож байна. За явган шургуун дээр нь дөрвөн мөр ширүү хүнж гарлаа. Аалаг мөрөг байран дээр нь нэргүүлээд. За харин ингэж хурдтай гарч байгаа адууг. За нүдний хавраар өөрийн авиасаараа уургална гэдэг бол Монгол адуучдын сайхан чадвар. 18 оноотой болчлоо. За Төв аймгийн Баян сумын харьяат бүрүү жаргал гарч ирж байна хонгор морьтой. За харин сайхан жуургална залуучууд ер нь уран бүжээл гэж хэлдэг. За уурганы уртаар уургалдаг. Өөрөө сайхан уурга залгадаг лөө. За морьтой шургуудаар дөрвөр гарсан. За хараатай саарл мөрийг шургуулж байна. За явган шургуун дээр 4 оноо бол 21 оноотой болно да. За 3 мөрийг гаргаж ирсэн арай л болсонгүй. За Булган аймгийн Баяннуур сумын харьяат Баянбаатар. За сумын хошоо авраг адуучин залуу. За Булган аймгээ төлөөлөн оролцож байна. За адуучид эхний өдөр ирээд Чингис хааны хүрээ аялал жуулчлалын зохицолборт байрлсан. За Улаанбаатарт ойрхон гэдгээр онцлогоо. 3 мөрийг гаргасан зөв талаас нь шургуулж байгаа маань халиу мөрийг. За 9 авч байна. За би түүхэн удаа шургуул харж байна да. Залуучууд өнөөдөр 5 алдын уургаар л уургалж байгаа. За явган шургуун дээр нь 2 мөрийг гаргаж өгсөн урагшаагүйгээ шургуулсан аалаг мөрийг шургуулаад. За унгаачих юм да. За ингээд оноо өндөр дэшээ тасарч байна да. За сумын хошоо аврагад дуучин залуу. За аймгийн аврагасаа медальтай. За өнөөдөр л ингээд том дэмзээ уралдаанд оролцож байна. За хан уул дүүргээс дүүргийн аврагад дуучин Амгалан Баатар өнөөдрийн дэмзээ уралдаанд хашаа авчирч оролцож байгаа. За битүү хашаатайгаа тойроод адуу гарах ямар ч боломж авахгүй. За дүүргийн аврагт нэг удаа төрүүлээд нэг удаа 2 дугаар барьшил гарсан. За морьтой шургуун дээр нь 2 мөр гарсан алаг мөрийг байран дээр нь нэргүүлээд бүгд 9 оноо авч байна. Явган шургуун дээр 4 оноо бол тасрахнаа. За улсын аврагтаа оролцож байсан, улсын бүсэд хүртэл оролцож байсан залуу. Явган шургуун дээр алдаж байгаа юм байна. За Аранга аймгийн Хотонд сумын харьяат за аймгийн аврагын мөнгөн медальт Соронзон булдын пунцэг намжил гарч ирж байна. За арын сайхан хангаан утгаас өнөөдөр олон сайхан залуучууд оролцсон. За аймгийн бүсээсээ медальтай, аймгийн аврагаас мөнгөн медальтай. За сумын аврагаасаа ч хүртэл 2 медаль авсан адуучин. За уурууд шүүрэн дээр бүхэл 9 оноо аваад морьтой шургуун дээр нь 3 мөрийг гаргасан. За хүний өдрийн Аз юмдаа сайхан уургаллаа. Ямар нэгэн зангасан юм байхгүй. За явган дээр шургуулах юм бол бас тасарнаа. 2 мөрийг гаргаж өгсөн. За өөрөө ингээл тооцоол алдчихлаа да. Сайхан боломжийг алдаж байна. За Өвөрхөнгөн аймгийн Баян өндөр сумын харьяат Очротын гамбруу гарч иж байна. За сумдын нөхөрсөг адуучид дэмцээнд төрүүлсэн адуучаа. За аав нь Монгол улсын авраг малчин Очрот гэж сайхан хүн байгаа. За шүүрээ шүүрээд морийг өдөө төдлөгсөн уургаа нөгөөлтөй сэлгэсэн боловч алдаж байгаа юм байна. За аврагын ноттой морьтой шургуулж байна. 3 мөрийг гаргаж өгсөн үзүрэн гадууг байран дээр нэргүүлээл 9 оноо аваад 12 оноотой болж байна. За энэ залуучууд нь өмнөх өдөр байрлаад хоорондоо сайхан танилцаад хөгжөөнд тэмцээн уралдаанд зохион байгуулсан. Явган шургуун дээр нь бор мөрийг шургуулсан боловч уурга алдчих юм да. За уур бугуул хоёр гарнаас салхалт юм бол алдсан тооцноо гэж байна. Дорногов аймгийн Дэлгэрэг сумын харьяат Гомбод орж гарч ирж байна хонгор морьтой. За аймгийн бүсийн аврагад дуучин аймгийн аврагаасаа медальтай, сумын аврагаасаа медальтай залуу. За Дэлгэрэг нутгаас зорин ирж оролцож байна. За шүүрээ шүүрээд уурга шүүрч байгаа юм байна. За уурууд шүүрэн дээр бүхэл 9 оноотой болж байна. За морьтой шургуулна 4 мөрийг гаргаж өгсөн хэр адаг байран дээр нэргүүлээд 9 оноо аваад 18 оноотой болж байна. За би түүхэн удаа шургуул харж байна. Зөв талаасаа сайхан уургалж байна. За явган шургуул ганц алаг мөр гарсан да. За орч сайхан мэдрэмжээр гүгээ шургуулсан. За ингээд 27 оноотой болоод тасарч байна. Дорногов аймгийн Дэлгэрэг сумын Дорногов аймгийн бүсийн аврагад дуучин
Гомбдэрч за гэдэг л 27 ноттой болоод тасарч байна. За Сэлэнг аймгийн Орхон сумын яриат Алтанбатхүү гарч ирж байна. За дөрсөн нутаг бол Говьлтай аймгийн Цээл сум. За ажиллаж амьдарч байгаа нутаг бол Сэлэнг аймгийн Орхон сум. За сумын аврах төрүүлсэн, за аймгийн аврагтаа тусгай байр шалгарсан, за нүүдэлчин фестивалаас хөрөл медаль үрдсэн адуучин. За бугуултын морьтой журган дээр 2 мөр гаргаж өгсөн. За өрөөг дагаад үг нилээн л ойртсон тэгээд тооцоололдож байна. 5 мөр гарч ирсэн. За өөрөө нуугдж гад босоод буудаа сайхан ирчилсэн. За асуул болсонгүй дээ манай Алтанбатхүү маань сэлбэртэй гүнгүрваатай авдрын эзэн болсон. Алтанбатхүү. За Энти аймгийн өмнө дэлгэр сумын яриад Монгол улсын авраг адуучин дэлгэрийн ганхүү гарч ирж байна. За сумын аврагт 6 удаа дөрүүлсэн, аймгийн аврагт 2 удаа дөрүүлсэн, 1 удаа 2 дугаар байр, 2 удаа 3 дугаар байр. За тусгай байранд 2 удаа шалгарсан, аймгийн бүсээсээ 1 удаа алтан медаль, 1 удаа мөнгөн медаль. За улсын бүсээс хөрөл медаль үрдсэн адуучин. За байран дээр нэрвүүлээд. За адууч нь эрчтэй гарсангүй. Тэгтээ адуучин залуу маань зангасангүй сайхан шургуулж байна. За юун дээр нь 2 мөр гарсан. 2 мөр зэрэгцсэн. За хоёулынгийн одоо ургалаад ширэгдээд гараа авчиж байна. За надуу яа харахгүй зэрэгцлээ. За улсын цэнгэр хязгаараас Улс аймгийн дэс сум яриад Монгол улсын авраг адуучин спортын дэд мастер Ланганжавын галин дэв авраг адуучин гарч ирж байна. За улсын аврагаас 3 медаль авсан. За нийслэлийн аврагаас хөрөл медальтай залуу. За алдсан мөртөө явсан. Морины зөвд бол тонгоохон. За улс нутгийн уран бугуулын гайхамшиг харуулж байгаа залуу. За аймгийн аврагаас 2 медаль, сумын аврагт дөрүүлсэн. За мөртөө шургуун дээр нь алаг мөрийг шургуулад авсан. Тэгтээ бохир бугуулт гэж үздэг. За бугуул нь хөлтөө орсон. За тэгэхээр 1 оноо хасагтаад 2 оноотой болно. За 3 шүүгчийн 6 оноотой болж байна гэсэн үг. За 4 мөрийг гаргаж өгсөн. Үзүүрийн хонгаралцсан мөрийг басал буулжээ. 3 төрөлдөө жигтгэн оролцож байна. За Булган аймгийн 3 булаг сумын яриад аймгийн авраг адуучин, улсын бүсийн авраг адуучин, Пүрэв сүрэнгийн оюун булд авраг адуучин гарч ирж байна. За улсын бүсэд төрүүлсэн, 1 удаа хөрөл медаль хүртсэн улсын бүсээс. За аймгийн аврагаас 2 хөрөл медаль, сумын аврагт төрүүлсэн, аймгийн бүсийн авраг адуучин залуу. За галтар мартын явсан. 6 оноотой боллоо. За уурганыхаа урдаас шүүрсэн. Мөртөө шургуун дээр 2 мөрийг гаргаж өгсөн. Уургын мөрөөр яваа шургуулсан. За зэр дутууг шургуулсан. Тэгтээ дагаа явцсан да. За 2-ын туг руу оруулаад зогсоож гарагдж байна. За бид бүхэн удаа шургуул тарж байна. Халтар барчин сайн мөрөндө дарбайд төдөлсөн байна. За ингээ яа харахгүй 2-ын туг руу ороод адуугаа зогсоосон байна. 5 мөрийг гаргаж өгсөн. Үзүүрийн хонгаралцсан мөрийг байран дээр нэргүүлээд 9 оноо авч байна. За 3 дөрөлдөө жигтгэн оролцож байна. За өөрөө үндэсний бөхөөр барилддаг сумын заан цолтой. За харин дуулуул дуулна, барилдуул барилдна, шургуулуу шургуулчдаг л залуу. За Энти аймгийн Батнар сум Хүлэгбаатар Боорчийн нутаг сайхан мөртэй гарч ирж байна манай хос эрдэн маань. Савуурын шүүрэн дээр морой солиод гараад ирж байна. Савуурын мөрний явдал ирэн жигдэх юм аа. За шүүраа шүүрэхтэй алдаж байгаа юм байна. Уурган дээр орж ирээд за уг нь уургаа шүүрсэн уургын мөр дээгүүр нь гараад уурган дээгүүр 5 мөр гарсан үзүүр дээр алаг мөрийг алдчих юм аа. Отхон сүрэнгийн мөн хүйсгэлэн гарч ирж байна. За 2024 онд улсын зүүн бүсэд очиж оролцож байлаа. За сонгоо хайрхан дүүргийн шилдэг адуучин өнөөдөр холбооны тэргүүнд баасан жаргал тэргүүн ирж гисэн. Адуу шахаж өгөөл байгаа харагдсан. Наад шүүраа шүүрж байгаа юм байна. Морины явдал сайхан юм да. Өөрөө шүүрэн дээр 9 оноотой болж байна. За шүүрийг Улс аймгийн дэс сум яриад улсын хилэр нутагтай улс нуурын иргэд амьдардаг бүгд найрамдах Монгол ард улсын авраг малчны хүү Монгол улсын авраг адуучин спортын мастер Самбуг Ядамжав тавьж өгсөн. За мөртөө шургуун дээр шургуулад
адууга зогсоож байна. За явган дээр шургуулах юм бол тасархнаа. Явган шургуун дээр ганц мөр гарсан. Зөв талаасаа шургуулсан даа үгэн. Сайнти аймгийн Бэндэр сум тулгар төрийн доор нутаг Аранаматтай Бэндэрья. За Бэндэр нутгаас баярын сайхны од сайхан аврагад дуучин гарч ирж байна. Заавн сайн дуучин сумын аврагад дуучин хүн байдаг. Самарны зөв тал тангохонд уурган дээр орж ирээд уургаа шүүрээд за уургын шүүрэн дээр ёсөн оноотой болж байна. За өнгөрсөн жил талын төмөө дуучин тэмцээнд амжилттай оролцсон явган шургуун дээр алдаж гарагдсан. За уурга яран солгоо барьдаг асалвраатай залуудаа лавхан уургалаа бацж байна. За 18 оноотой болж байна. За өнөөдрийн тэмцээн уралдаан 3 төрлөөр явагдаж байгаа. Жил болгон уламжил болгон зохион байгуулагдана талын жавхаа. Сайнти аймгийн дахлаг тосхны яриад аймгийн аваргад дуучин сумын алдар туяач ариун болдын төгсөд гарч иж байна. За сумын аврагт 4 удаа дөрүүлсэн, аймгийн бүстэй дөрүүлсэн, за улсын бүсээс хөрөл медаль хүртсэн дуучин залуу. За хонгор мартай гарч ирээд дашуураа алдаж байгаа юм байна. Уурган дээр орж ирээд уургаа шүүрээд 3 өнөттэй болж байна. За уургыг аавын брэнд миний гоёлыг үүсэн байгуулагч Дамбиж уургыг тавьж байгаа. Алдаж байгаа юм байна. Ингээ тэмцээн өндөрлөж байна. За дуурын өлгөн нутаг Дундгой аймгийн Дэрэн сумын Яриад аймгийн аврагад дуучин мөнхөө иргэн базар аригчаа. За улсад чансаагаараа 13 дээр бичигдэж байгаа залуу хонгор барьтай гарч ирсэн дашуур уурган дээрээ. За дашуураа шүүрээд уургаа шүүрээд авсан. За 2025 онд Дундгой аймгийн аврагтаа дөрүүлээд за аймгийн бүсэд төрүүлсэн сумын аврагт төрүүлсэн залуу. Аранга аймгийн Өлзийт сумын Яриад дүүрэн бэлгийн Эрдэнэ билэг гарч ирж байна. Сумын аврагад дуучин залуу 16 наснда сумын аврагтаа дөрүүлээд тодорж байгаа залуу. За одоо бол 18 хүрцээ. За өсөх ирээдүйтэй адуучин уургаа шүүрэхтэй алдаж байна. За 3 өнөттэй мартай шургуулсан 2 мэрийг гаргаж гисэн үзүүрийн саарл мэрийг шургуулсан боловч за уур нь үзүүрээрээ хугарч байгаа болоо да. Шууд нойлж байна. За Сүхбаатар дүүргийн Харьяат сумын аврагад дуучин Оюун Эрдэнэ Цолонбаатар. За Сүхбаатар дүүргийн аврагт 2 дугаар байршил гарсан. За 2025 оны Монгол улсын авраг шалралт хадуучин тэмцээнд уурганы төрөлд 2 дугаар байршил гарсан. За улсад чансаагаараа 23 дээр бичигдэж байгаа залуу. За хонгор мартай гарч ирээд дашуураа шүүрээд замарны явдал ерөнжигдэх юм да уургаа шүүрээд авч байна. За талын төмөө хадуучин тэмцээнд 2 дугаар байршил гарч байлаа. Замартай шургуун дээр морморыг байран дээр нэрвүүлээд ямар гоё нарийн нэнд шургуулва. За би түүхэн удаашралтаар сарыг. За адуу сайхан гарч ирсэн юм байна. За уургын мөр хөл алдсан. Тэгтээ сайн морил доо. Аймгийн аврагад дуучин Төмөн Дэмэрлийн Батцэргийн хонгор мөр. За аюугын шургуун дээр нь 3 мөр гарсан саард мөр дахиад гарч иржээ. Байран дээр нэрвүүлээд. За адуучд бол шуутай залуу л гэж ярьдаг да. За өнөөдрийн тэмцээн уралдаанд адуун сүрэг оруулж байгаа. Мегамар сүрэн гарч ирж байна. За нийслэлийн авраг дээр адуугаа оруулж ийлаа. За талын жавхаа адуучин тэмцээнд 60 км-с адуугаа авчирсан. За хоёр нь хол өрн шургуу тэмцээн 68 жил гаргаж байгаа залуу. За уургуул одоо урт уурга юм бай. Сайхан уургаа шүрч байна. За 4 мөр гарсан мөртэй шургуун дээрээ. За хушуулдаж уургалаад алдаж байна. За аюугын шургуун дээр нь 2 мөр гарсан. Аалаг мөрийг байран дээр нэрвүүлээд шургуулжээ. За Бадрахын урд насан гарч ирж байна. Төв аймгийн Сэргэлэн сум. Дашуураа шүүрээд за уургаа шүүрсэ. Уургын морчин сайн мөр байна. За мортой шургуун дээр нь 3 мөрийг гаргаж өгсөн. Алдчихлаа. За өнөөдрийн тэмцээн уралдаанд хашаа авшиж оролцож байгаа аймгийн аврагад дуучин Батэрдэн хан ул дүүрэг. За Дөрсөн нутаг бол говьлтай аймаг штэ. За ярмарт явсан. Уургын шүүрэн дээр сайхан оноо авах хэрэгтэй 3 төрөл байгаа. Шүүрээ алдаж байгаа юм байна. Уургын мөрний явдлыг цаад уургаа шүүрэхтэй бас алдчихъя. Самартай шүүрэн дээр нь аалаг мөр гарсан буултах юм байна. За бугуул юмраа явуулсан. Алдчихлаа.
Орхон аймгийн Баян өндөр сумын яриад сумын аврагад дуучин Зэд Базрын Мөнхөрдөн. За Монгол улсын аврагад дуучин Баасан дэржин Пүрүсүрэн аврагын Шавин. За талын дэм дуучин тэмцээн 2025 онд 2 дугаар байршил гарсан. 2 мөр гаргаж өгсөн. Уургын мөрөө сайхан зөөлхөн явуулаад уургалж байна. За нийлбэр оноо 18 оноотой боллоо. Бас л гоё уургалдаг залуу да. За аюун шургуун дээр нь 2 мөр гарсан. Үзүрэн гадаг хөшүүлчих юм аа. Нөлж байна. За 18 оноотой тэмцээн өндөрлөө. Хүүд болоод цагаан хөтлөөр нутагладаг аймгийн аврагад дуучин Бат сайхны Баасан сүх. За аймгийн аврагтаа дөрүүлсэн, сумын аврагтаа дөрүүлсэн, аймгийн бүстэй дөрүүлсэн залуу. За халдсан мөртөө уурга шүүрхэндээ. Уургын мөрөө явуулсан. За шүүрээ шүүрээд уурга шүүрчээ. За манай уурга шүүрийн 2 хүмүүс одоо уурга шүүрийг сайхан дэвж байгаа. За өнөөдрийн тэмцээн уралдааныг үндэсний давхар даатгал хувьцаат компанийн дэмжин ажиллаж байгаа. За мөртөө дээр буугалцсан. Асал ингэж буугалддаг юм да. За улсад чансаагаар 26 дээр бичигдэж байгаа штэ. За 10,000 адуучтаас 26 дээр бичигдэнэ гэдэг чинь усал сайн адуучны шинж. За би түүхэн удаашруу тарж байна. За энэ буугалыг бол одоо сайн эзэмсэн. За Төв аймгийн аврагт 2023 онд төрүүлж ялаа. Бородуг зарай лагцууд батчих юм да унгачж байна. За өөрийг харамсаж байна. 21 оноотой боллоо. За Баян Мөнхөрдөн найз нь шахаж өгсөн юм байна. За би түүхэн удаашруу тарж байна. Хараа их хурцсан штэ. За буугалыг үзүүрэг одоо хаана очих харнаа. Саинтэмгийн мөрөн сумын яриад сумын аврагад дуучин Даваа самбуу Чингис хаан хүрээ аялал жуулчлалын зохицолбарын адуучин Саинтэмгийн мөрөн сумоос ирж оролцож байна. За шүүр уурган дээр бүхэд 9 оноотой боллоо. За мөртөө шургуун дээр нь 3 мөрийг гаргаж өгсөн үзүүрийн гадуур шургуулаад байран дээр нэрвүүлээд нийлбэр оноо 18 оноотой болж байна. За уурган шүүрэн дээр 9 оноо бол 27 оноотой болохоор юм байна да. Саинтэмгийн мөрөн сум бол одоо аймгийн аварга зохион байгуулсан олон сайн адуучдаас байгаа сумын аварга тогтмол зохион байгуулж байгаа. За холбооны тэргүүн сумын зам шуурууд авган Баасан дэрж гээд сайн залуу байгаа. За аюун шургуун дээр харин алдж байна. За Дорнод аймгийн Баян дул сумын яриад Монголын үндэсний олон нийтийн аргууд телевизийн алтан унганы эзэн сумын хөшөө аваргад дуучин Батзөрөгтийн жүгдэр гарч ирж байна. За 7800 км-с өөрийн уургын мөртөг ирж оролцож байгаа. Асуу сэтгэл байна. За талын дэм адуучин тэмцээнд хүрэл медаль үрдсэн. За үзүүрийн халдсан мөрийг сар яваал уургаллаа. За өөрийн уургын мөртөг ирсэн залуу ингэж уургалгүй яах вэ? Асал сайн адуучин да. Сумын аврагтаа 3 удаа дөрүүлсэн. Та дөрсөн нутаг бол Төв аймгийн Эрдэнэ санцум. За аюун дээр оноо авах юм бол дэшээ гараад ирнэ. 3 мөр гарсан алдчих юм аа. Болсонго. За тэнгэрийн нүүдэлчин төслийн адуучин анх 2 гарч ирж байна. За тэнгэрийн нүүдэлчин төслийнхэн бас өнөөдрийн тэмцээн уралдааныг хамтран зохион байгуулж байна. За анх 2-ийн хувьд бас л тэмцээн уралдаанд оролцдог сайн залуу. За шүүр уурган дээр шүүрээ аваад татгаад алдсан уургын мөрний явдлыг уургаа шүүрээд 3 оноотой болж байна. За мөртөө шургуун дээр нь 3 мөрийг гаргаж өгсөн. Хайлын өмнөг шургуулсан. Хонгор барьж өгсөн сайн мөрөд алдаж байна. За өнөөдрийн тэмцээн уралдаанд адуугаа оруулж байгаа аймгийн аваргад дуучин Төмөн нөмрөлийн Батцэрэг Төв аймгийн Баян дэлгэр сум. За улсын аваргаас хүрэл медаль, аймгийн аваргын 2 медаль, талын дэм адуучин тэмцээний 2 медаль, аймгийн бүсийн 2 удаагийн аваргад дуучин. За мөртөө шургуун дээр нь аалагмар гарсан. За ингэж л одоо нарийн нэнд нь уургалгийн. За дов үтсэн зүрх томтой, сэтгэл зүй томтой сайн адуучаа. За 3 шүүгчээс 6 оноотой олж байгаа маань нийлбэр оноо. За аюун шургуун дээр бас л байран дээр нэрвүүлээд 9 оноо авч байна. Гадрын тамирчин за өнөөдрийн тэмцээн уралдаанаас гардан зохион байгуулж байгаа, адуун зураг оруулж байгаа, адуучин GPS-ийн тамирчин уран дуухан эзтэй уургыг сайхан залгадаг, уран зэзэн холоотой сумын аваргад дуучин Жамбалын ган эрдэнэ гарч иржээ. За Монголын анхны компани тамирчин за адуучин GPS-ийн тамирчаа. За сүүлийн үед малчид адуундаа сайхан GPS хийдэг болсон. За адуучин GPS-ийг хэрэгэлдэг болсон. Адууга алган дээрээсээ л гэдэг үрээтэй. Адуучин GPS-ийн тамирчин.
За шүүр уурга шүүрээд авлаа. За морьтой явган шургуун дээр ч бас сайхан шургуулна да. За бид бүхэн удаан шургуул харж байна. Уурга бол яг л хойноос нь шүүрээ лүндийсэн байна. За морьтой шургуун дээр ганцхан барь гарсан. Хонгор барь арай л хитрхи тулахчуу да. Алдаж байна. Гадрагийн тамирчин адуун сүрэг оруулж байгаа Баттулга гарч ирж бай. За нийслэлийн аварга дээр цагаан морь нь шилдэг морь болсон шүү дээ. Эсвэл 60 км-с адуу авчирна гэдэг чинь бас сэтгэлтэй хүний шинж. За шүүр уурган дээр явсаа. Шүүрөө шүүрээд за өндийхгүй тэр чигтээ явсараад уурга шүүрэхтэй унчих юм да. За уургад шүүрэн дээр мортойгоо унах уурга хугалах юм бол шууд нойлчдөг. За мортой шургуун дээр нь 2 морийг гаргаж өгсөн. Алдажээ. За Энти аймгийн Батнар сумын яриад Монгол улсын аварга гадуучийн спортын мастер Амбад гэдгийн алтан жигаа аварга гадуучин гарч ирж байна. 2013 оны Монгол улсын аварга гадуучин 2014 оны улсын аваргын мөнгө медальт. За 2017 2023 онуудад улсын аваргаас алт хүрэл медаль хүртсэн. За шүүрээ алдаж байгаа юм байна. Уурга шүүрч байна. За 3 оноотой морьтой шургуулагч байна. За энэ цагийн бас Монголын шилдэг дамирчаа. За бар гарсан морьтой шургуун дээр нь. За шургуулаад 9 гэн аваад 12 оноотой боллоо. За бид бүхэн удаан шургуул харж байна. За харин уургыг одоо сайн эзэмсэн л хүн. Яг харахгүй маргаан байхгүй Монголын шилдэг дамирчин. За аюулгүй шургуун дээр нь 4 морь гарсан. За ингэж л одоо дуучин маань уургалдаг юм да. За мэдрэмжээрээ л ойртдаг. За тэр хонгор барьер намааг уургал гэсэн байдалтай цаанаас гараад ирж байна өөрөө. За Төв аймгийн хараад Ботолт гарч ирж байна. За аймгийн бүсээс медальтай, сумын аваргаас 3-4 медальтай, сумын алдарт баяж залуу. За алга морьтой явсан уургал шүүрэн дээр. За шүүрээ шүүрээд морины явдал суларсан. За уурган дээр нэг тонгоогоод дахиж нэг тонгоогоод уурга аваад уургын морь дээгүр нь гарчиж байна уурган дээгүр. За 3 оноотой морьтой шургуулах нь бага оноотой шургуулах нь. 2 морь гарсаа. Саард морийг шургуулсан. За татуулчихсоо. За харамсалтай байна. За Харигцангийн Брүүдэрч Төв аймгийн Батцумбэр сум аймгийн аварга гадуучин. За алга морьтой гарч ирээд шүүр уурга шүүрээд 9 оноотой олж байна. За морьтой шургуун дээр бугуулнаа. 2 морь гарсан 4-ийн дагуу. За бугуулдаа зогсоосон доо. За өөрийн алга морьтойгоо хол өрийн шургуу тэмцээнд их л явж байгаа. За төрсөн дүүн тэр нэм гээд бас сайн залуу байгаа. За Монголын хамгийн их оролцсон 500 адуучин тэмцээнд шилдэг хор шалгарсан шүү дээ манай Брүүдэрж маань. За аюулгүй шургуун дээр саард морь гарсан. Саард морийг бас л шургуулжтай цэвэрхэн нүү. За цэвэрхэн бугуулсан юм байна. 9 өнөө аваад 27 оноотой болоод гомд оржтэй тэнцэж байна. За одоогийн байдлаар 2 адуучин 27 оноотой, 24 оноотой, 21 оноотой залуучууд гараад ирсэн. За сонгоо ярхан дүүргийн ариад аймгийн аварга адуучин Батсаяа. За Монголын хамгийн их оролцсон 500 адуучин тэмцээнд төрүүлсэн залуу. За бүрүүс 20 машины эзэн болсон. За Энти аймгаас өрн гэрж оролцож байгаа. За уурга шүүрээ шүүрэндээ сайхан живлаа. Уурга шүүрч байгаа маа. Бугуулт нь 2 мөр гарсан. Араар нь гарчлаа. За өөрөө бугуултчих юм да. Бугуулаа алдаад нойлж байна. За Харангай аймгийн Хотон сумын яриад аймгийн аварга гадуучин Дорцүрэн гарч ирлээ. За 2025 оны аймгийн аварга гадуучин за Гэнтэн дамбын Дорцүрэн гэдэг залуу. За хэр мөртөө явсан морины зөв тал тонгоохонд шүүрээ шүүрээд морины явдлаасаад уурга шүүрэхтэй. Уурга авгалчих юм да. За уургын мороор засах шаардлага байхгүй байсан юм байна. За морьтой шургуун дээр нь 4 морийг гаргаж өгсөн. За 2026 оны Монгол улсын аварга шалгуур адуучин тэмцээнд арын сайхан хангаан нутгаа төлөөлөн оролцсон. 4-5 морийг гаргаж өгсөн. Алдчихлаа. Хинтээ аймгийн Батнар сумын яриад талын нүмэн адуучин тэмцээний аварга адуучин Батэрдний жанчуун юм. За 6 дурдгал жанчуун юм гэдэг. За аймгийн бүстэй 6 дугаар байр. Сумын аварга та 6 дугаар байр. Аймгийн аварга та 6 дугаар байр шалгарсан. За дуучин анх хоёр алтан туураад ажлын тэмцээн урдаан зохион байгуулсан. За тэргүй тэмцээнд бас л 6 орсон. Уурга шүүрчээ. За уургын мөр уурган дэгүр гიშгсэн.
Завсалаад адууч юуны төршлөг гэж энийг хэлэх байхдаа хойш нь гүйлгээл уурга гаргаад өндийж байна. Самартай шургуундар нь халдсан морийг шургуулсан. Уургийн хонгор барьч самараа. Сайхан шургуулад авч байна. За 2026 оны Монгол улсын аврах шалралт адуучин дэмжинд оролцох хэрэгтэй байгаа. За улсын зүүн бүсийн адуучин дэмжээнээс зохион байгуулж өгсөн. За бармар гарсаа явган шургуундар нь цаавна гачих юм да. За ер нь бол бас л гарын уртай, гарын эвтэй, сайхан жуургал нь урт уургийг гэрнж сайн эзэмсэн залуу. За 5 алдын уургаар ингэж нарийн шургуулж яхад л хоёр хагддгийг. За Төв аймгийн Эрдэнэ санд сумын яриад мөнгө чир гарч ирж байна. За сумын аврагтаа 4-р барьшилгарсан багийн аврагтаа дөрүүлсэн залуу. За зээр дэмэртэй явлаа уургал шууран дээр. За уургын мөр ханарсан. Морины явдлаа зассан. За уурган дээр худлаалчлаа штэ. Явах боломж байсан тэгээд нөлж байна. За 2 мөрийг гаргаж өгсөн морьтой шууран дээр нь халдсан мөрийг уурулсан болж алдчихъя. За өнөөдрийн тэмцээн уралдааны сүүлийн дамирчин. За 2023 оны Монгол улсын аврагт дуучин. За Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын яриад ширийн гоцгой цагаан нор нутагта Монгол улсын аврагт дуучин борчуулууны сүгтэрч. За хонгормор явуулсан. Сайхан жураатай хонгормор. За дэшүүрээ алдаж байгаа маань морины явдлаас сад уургаа шүүрээд өндийхтэй уургаа. За хойш гүйлэхтэй алдаад ямар харамсалтай юм бэ? За тэр хойш нь гүйлэх шаардлага байхгүй байсан да ер нь бол. Хойш нь гүйлэх жоохта уургаа алдсан байна. Замартай дээр ургалсан эсэг нь авсан. Уурын шүүрэн дээр онаагүйгаа. За Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын аврагтаа дөрүүлсэн. За аймгийн бүсээс 1 хүрэл медаль, 1 удаа алтан медаль авсан. Явган дээрээ бас л уургалж идэг штэ. 18 оноотой боллоо. Уурын шүүрэн дээр ядахтаа 3 оноотой байсан бол 21 оноотой болоод залуучуудтай 5-ын дэл 3 дашуур шүүрэх байсан. Талын жавхаа тэмцээний зохион байгуулагчдын нэрийн өмнөөс халуун сайхан талархал илэрхийлье. Адуучиддаа маш их баярлалаа. За ингээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа маань эхлэж байна. Тэгээ шагнал гардуулах ёслолын ажиллагааг хамтдаа бид айргийн 5 гэдэг шиг 5 одоо байрыг тодруулсан 37 адуучнаас 5 сайхан адуучнаага тодруулж шагналыг нь гардуулахад бэлэн болсон байна. Өнөөдрийн ивент тэтгэгчээр үндэсний давхар даатгал хувьцаат компани хамт олон маань оролцож байна. За гүйцэтгэх захирал Жавхлан маань бас тайзнаа гаргасан байна. Үндэсний давхар даатгал компанийхаа нийт хамт олонд бас талархал илэрхийлье. Талын жавхаа хамгийн анхны одоо энэхүү тэмцээн уралдааныг тийм ээ одоо Монгол адуучдынхаа өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд үйлсэд хувь нэмрээ оруулсан үндэсний давхар даатгал хувьцаат компанийн хамт олонд зохион байгуулагчдаа нэрийн өмнөөс халуун талархал илэрхийлье. Маш их баярлалаа. За Чингис хааны хүрээ зохицолбор нийслэлийн аялал жуулчлалын газар Монголын адуучдын холбоо Тэнгэрийн нүүдэлчид төсөл үндэсний давхар даатгал хувьцаат компаниас зохион байгуулсан талын жавхаа адууны соёлын өдөрлөгийн өргөмжлийг та бүхэнд уншиж танилцуулъя. Үндэсний соёл ёс заншлыг хадгалан хамгаалж хөгжүүлэх, Монгол хүний хайрладаг молор эрдэнэ морио зөв хайрлан хамгаалах, Эрдэнэс уламжлан ирсэн уг тэмцээнийг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Монголын адуучдын дундах талын жавхаа 2026 зохион байгуулагдаж амжилттай оролцож 5 дугаар байр эзэлсэн тул өргөмжлөл мөнгөн медаль. За өргөмжлөл медаль мөнгөн шагналаар шагнаваа. Ариун ганг шиг хансаг нутагт азтай төрсэн адуучин танд зориулваа. Үндэсний давхар даатгал хувьцаат компани гүйцэтгэх захирал Жавхланд Монголын адууны холбооны тэргүүн мөнгө 2 гэсэн байна. За 2026 оны 1-р сарын 24-нд Богдхан уул Жаргалантын ам Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцлбор гэжээ. За талын жавхаа 2026 тэмцээн уралдаан амжилттай болж өндөрлөж байна. За өнөөдрийн тэмцээн уралдаанд 37 адуучин залуучууд эд тав эдрийн жоо сорин өрсөлдөж аваргаан тодрууллаа. За 5 дугаар байранд хүүдлөө цагаан хөтлөр нутагтай аймгийн аваргаан дуучин Бат сайхны Баасан сүх шалгарч байна. Баян нуур сумын яриад сумын хошоо аваргаан дуучин
Баянбаатар шалгарсан. За Шагналыг за өнөөдөр тэмцээн уралдааныг санаачлагч Чингис хаан хүрээ аялал жуулчлалын зохицолборын гүйцэтгэх захирал Чинбатын Ууганбаяр Шагналыг гардуулж байна. За 3 дугаар байранд Сүхбаатар дүүргийн харьяат Сумын амар гадуучин Оюун Эрдэнэ Цолонбаатар шалгарсан. За Тэнгэрийн хөдөлчин төслийн тэргүүн Хинтээ аймгийн Цэнгэр мандал сумын уугуул Энг тайвны Чин зэрэг Шагналыг гардуулж байна. За 2 дугаар байранд Дарангуй аймгийн Дэлгэрэг сумын харьяат Гомдорж шалгарсан. За Гомдоржийн бүртгэлийг Дарангуй аймгийн Адуучдын улбан дэд дарга за Ган хуйг Золтуй 2 бүртгэлийг хийсэн. Сайн дамирчин байгаа. Манайх бол дээгүүр оролцсон. Утас нь холбогдохгүй байна. Ингээ бүртгүүлчихье гэсэн. Тэгээд өөрөө дараах нь яриад бүртгэлээ баталгаажуулаад өнөөдөр оролцоод 2 дугаар байр шалгарч байна. Даянхүү 2026 оны Талын явха адуучин тэмцээний тэргүүн байранд Төв аймгийн Батсумбар Сүмрээд аймгийн амар гадуучин Пүрэв дөрж шалгарч байна. За Шагналыг өнөөдрийн тэмцээн уралдааныг дэмжин ажилласан үндэсний давхар даатгал хувьцаат компани гүйцэтгэх захирал Хослон Цэнхэртэг Баян Хонгор аймгийн Уугуул Батмөнхийн Жавхлант Шагналыг гардуулж баяр хүргэж байна. За Талын явха адуучин тэмцээн дээр Төгөлдөр авдрын хамт олон за Гүнгүрбаата Сэлбэртэй авдраар нэг адуучныг шагнасан. За өмнөх өдөр нь адууч хоорондоо сайхан танилцаад хөгжөөн тэмцээн зохион байгуулсан. За дэргүү тэмцээнд Сэлэн аймгийн Орхон сумын харьяат Сумын амар гадуучин Алтанбатхүү шалгарсан. Шагналыг Төгөлдөр авдрын захирал Төгөлдөр Шагналыг гардуулж байна. За Талын явха 2026 тэмцээн уралдааны зохион байгуулсан хамт олноос нийт монголчуудаа айлчлан ирж буй 17 дугаар жарны сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Айл бүхэнд аз хиймэр бадарч адуун сүргэн өсөн арвжин тал дүүрэн буян гişиг дэлгэрч төрөл садан төмөн олноороо элгэрээ инк хамгалан золгон ирж буй жилдээ ариулын элбэг хангалуун хиймэр дүрэн байхын ерөөлөргий. Та бүхэн минь сар шиндээ сайхан шинлээрээ. Өнөөдөр сайхан төрүүллээ. Баяртай байна. Анх удаа болж байгаа энэ наадам биш үү тийм. Яг ингээд зохион байгуулалтын хувьд гэсэн ямар хөө санагдав? Янзын гоё зохион байгуулалттай сайхан боллоо. Ер нь цаашааш энэ хүү наадам бас болох байх тийм үү? Тэгэхээр сонирхож байгаа хүмүүстэй хандаад ирэхэд бас хүүхд залуучуудтай хандаад бас өглөөч мөрөөлөг хэлээ. Сайхан тэмцээн болдго юм байна. Энэ тэмцээнд ороход буруугүй юм байна. За би 22 онд аймгийн авар гадуучин болсоо. Тэгээ багш архан тийм улсын аваргын медаль залалга аны 500 мянган бооцоотой мөнгө 10 цагаантай мөнгөний медний бооцоо төрүүлж ийсэн. За наг Улаан аймгийн Баянар сумын Батаржин Баянбаатар гэдэг юм аа. Өнөөдөр тэмцээн сайхан байна уу? Олон аваргуудтай аялаа 4-дүгээр давлаа. Анх цар тавингууд орё гэж бодсон. Тэгс анх цар тавинд том тэмцээнд явж үзье. Зориод ирсэн. Ороод үзтээ сайхан байна. Хойд ирж орноо. Дарангуй аймгийн Дэлгэр сумын харьяат Тэрнэдний Гомдорж гэдэг залуу байна. 2026 онд анхныхаа тэмцээнд ирээд амжилтанд оролцлоо. Баяртай байна. Мундаг аврагчтай өрсөлдлөө. Хоёрт орсондоо баяртай байна. За нутгийн золондоо Дарангуй аймгийн Дэлгэр сум, Сүхбаатар аймгийн Төвшин ширээ сумын нутгийн золондоо энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Намайг тэнцээс бүгд амжилтанд оролцоорой явуулсан. Тэглэн алдаагүйтэй баяртай байна. Нөө үлдээ сайхан мэнд тарган сайхан үлжөөрэй.
үндэсний өв соёлыг дэмжигч үндэсний давхар даатгал хувьцат компани. Үндэсний болон гадаад кино үзвэр Батбокс, Боксо Net. Үндэсний өв соёлын түгээн дэлгэрүүлэгч Адуучин Entertainment.